Бүгдээрээ сайн байцгаана уу? За тэгээд өнөөдөр шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. За тэгээд өнөөдөр би та нарт юу бэлдсэн бэ гэхээр хими инженер, механик инженер гэсэн 3 мэргэжлийг ялгаагийн тайлбарж өгье гэж бодлоо. Би өөрөө болохоор Солонгос хими инженерийн чиглэлээр суралцдаг байгаа. Тэгээд яг ингээ хими инженерийн чиглэлээр суралцаад ингээ хүмүүс ингээ хими инженерийн чиглэлээр суралцдаг гэж хэлэхээр ерөнхийдөө химч мэргэжилтэд маш их андуурдаг. Тэгээд яагаад тэгэхээр Монголд маань хими инженери мэргэжил маань нэлээд сүүлд орсон учраас хүмүүс хараахан мэдэж амжаагүй байгаа. Тэгээд тэр талаар ч гэсэн та бүхэндээ илүү ойлгомжтой тийм зөвлөгөө хүргэе гэж бодлоо. Хими инженери мэргэжлийн талаар ярих юм бол хими инженери мэргэжил маань 1800-аад оны сүүлээс үүссэн. Тэгээд Америкт хамгийн анх үүсч хөгжөөд тэгээд бусад улсуудад гаргасан нэг юм лээ. Яг одоо миний сурч байгаа Солонгос болохоор 1900 оны их үеэс орж ирсэн. Гэхдээ 1938 онд хамгийн анх сүүлийн сургуулиар 4 жилийн боловсрол олгохоор ангиа нээсэн байт юм лээ. Тэгээд анхны мэргэжил маань дан хими мэддэг, дан механик инженерийн мэргэжилтэй байлаа гэж арай дутуу байна. Тэгээд химич мэддэг, механик инженерийг мэддэг тийм мэргэжил хэрэгтэй байна гэж үндсний үндсэн дээрээс яг хими инженери мэргэжил маань бий болсон юм байна. Тэгээд хими инженери мэргэжилтэй сурж явж байхдаа яг химич мэдлэг, механик инженерийг мэддэг давхар авах ёстой байдаг. Тэгээд үүн дээр нэмээд бас хими инженер хүний бас мэддэг байх зүйлүүдийн талаар хичээлүүдийг бас нэмж үздэг. Тэгээд хими инженер гэдэг мэргэжлийн яг тодорхойлолт нь юу вэ гэж хайгаад үзэх юм бол монгол хэл дээр яг юу гэж гарч ирдэг вэ гэхээр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн инженер, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг хийдэг, тоног төхөөрөмжүүдийг зохицуулдаг гэдэг тодорхойлолт гарч ирдэг. Тэгээд энэ тодорхойлолт нь зөв. Гэхдээ бүр илүү тодорхойлж ярих юм бол хими үйлдвэрүүдийн физикийн өөрчлөлт, ялгалт, холилт, халаалт, хөргөлт, зөөлт зэрэг хими урлагийн зохицуулах гэдэг мэргэжил гэж тодорхойлж болох юм. Тэгээд бас хими инженери мэргэжлийн хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр одоо бидний хэлсээр нэгж байгаа те километр, секунд, метр гэх юм уу те энэ нэгжүүдийн зохицуулгыг хийдэг мэргэжил байгаа. Тэгээд ямарваа нэгэн үйлдвэрт ингээд үйлдвэр алга өөр гэсэн янз янзын хэмжээ ашигладаг. Бид механик инженерийн үздэг хичээлүүдээс арай илүү жоохон хүнд хичээлүүд үздэг. Гэхдээ яагаад хүнд вэ гэхээр мэдээж химтэй хандах холигдож байгаа учраас илүү хүнд байгаа. За тэгээд хими инженери мэргэжил маань болохоор яг сурж байгаа хавцтай ямар хичээлүүд үздэг вэ гэх юм бол пластикийн талаар хичээл үздэг. Тэгээд хими инженерийн одоо үндсэн одоо нэг суурь хичээлүүд гэж байдаг. Одоо нөгөө хими инженерийн танилцуулга хичээл. За тэгээд одоо тэр нэгжийн зохицуулах хийх хичээлүүд байгаа. Тэгээд одоо үйлдвэрийн тийм оролт галтыг яаж ингэж тэнцвэржүүлэх ч юм уу те энэ дээрээ янз янзын хичээлүүд үзэж болдог. Тэгээд үн дээр нэмээд урвалын хурд те урвал яаж үүсдэг вэ? Урвал хаана үүсэх вэ? Урвал ямар урвалын танкын дотор үүсвэл илүү үр дүнтэй байх вэ гэж ч юм уу тэр зүйлийг үүсдэг хичээл байгаа. За тэгээд бас каталист буюу урвалын хурдыг нэмдэг тийм бодисуудын талаар хичээлдэг үзэн. Тэгээд бас халууны механик гэж үзэн, шингэний механик гэж үзэн, тэгээд биологи гэж үзэн. Ер нь бол өдрөөс болгон туршилттай байдаг. Хим, физик, нийгмэл хичээл гэж бас байгаа. Тэгээд усны зохицуулга үзэн, бас хүрээлэн боо орчны талаар хичээл үзэн. Тэгээд дээд математик үзэн. Одоо процесс контрол буюу үйлдвэрийн одоо контролдох үйлдвэрийн удирдлага үзэн. За тэгээд одоо үйлдвэрийн машинуудыг одоо мэдэх тийм хичээлүүд үздэг байгаа. Тэгээд зөвхөн хэсэг нь энэний сад маш олон хичээлүүд байгаа. Тэгээд 122 одоо кредит цуглуулсан байх хэрэгтэй. Хичээл 3-2 кредит гэдэг маш олон хичээлүүд болчихдог. За тэгээд мэдээж хамгийн гол зүйл нь болохоор энэ мэргэжлээр төгсөөд яг юу хийх вэ гэдэг хамгийн чухал байгаа тийм. Тэгээд энэ мэргэжлээр төгсөөд яг юу хийх вэ гэхээр ерөнхийдөө хими мэдлэгтэй, механик инженерийн мэдлэгтэй учраас бүхий л үйлдвэрүүдэд хамгийн хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд манай багш маань хэлжээ нэг эмийн үйлдвэрт ороход тэр эмийн үйлдвэрийн за 50% нь хими инженери мэргэжтэй хүмүүс байгаа. Үлдсэн 50% нь химч юм уу тийм. Тэгээд одоо тэр байгууллагын санхүү ариусгах юм уу тийм. Хүний нөөцний зүгөө юм уу тэр одоо компани жолооч юм уу гэж 50% нь хими инженери мэргэжтэй хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө Солонгостоор хүүхдүүд аюул их гол сайхны чиглэл рүү явдаг. Гол сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх газар одоо лабораторийн туршилт хийх юм уу тийм.
эсвэл үйлдвэр яг тэр процессүүдийг контролддог хүмүүс юм тийм. Тэгээд ингээд одоо яг хайж үзсэн ч одоо батарей хийж болдог гэж байгаа. Хагас дамжуулагч хийж болно. Тэгээд дисплей буюу одоо нөгөө нэг саяхан сүүл гарсан Samsung-ийн тэр нөгөө дэлгэрдэг ийм дэлгэрчүүлэлт одоо химийн инженерүүдийн бүтээл хийж байгаа. Тэгээд надны цахилгаан үүсгэх гэдэг. Бүх үйлдвэр тохиромжтой мэргэжил химийн инженер мэргэжил байгаа. Тэгээд ер нь бол гэхдээ бүх мэргэжил тохиромжтой тэгээд хүнсний чиглэлээр ч гэсэн ажиллаж болно. Гоо сайхны чиглэлээр шатхуу азрын тос нефттэй бүх чиглэл рүү хүргэж болдог мэргэжил гэдгээр маш онцлогтой мэргэжил. Тэгээд яг энэ мэргэжлийн одоо бас нэг нэр нь болохоор универсал инженер буюу олон төрлийн инженер бүх төрлийн инженер хийх боломжтой мэргэжил гэж хэлдэг юм байна. За, химийн мэргэжил нь болохоор мэдээж хүн болгон мэдж байгаа. Монгол 10 жилдээ ч гэсэн үздэг хим тэр чигээрээ байгаа. За тэгээд химийн мэргэжил болон химийн инженери мэргэжлийн ялгаа нь юу вэ гэхээр химийн инженери мэргэжил маань илүү үйлдвэрлэлийн тал дээр илүү анхаардаг. Химийн мэргэжил болохоор одоо дотоод бүтцийн тал дээр илүү анхаардаг мэргэжил байгаа. За тэгээд химийн мэргэжлээс бид химийн инженери мэргэжил бол хэд хэдэн хичээлүүдийг хамт үздэг. Гэхдээ химийн мэргэжлийг үзэж байгаа хүмүүс шиг тийм илүү гүн гүнзгий үздэггүй. Яагаад тэгэхээр үйлдвэрлэлийн тал илүү чухал учраас за тэгээд химийн мэргэжлүүд яг нөгөө нэг эцсийн зорилго нь юу вэ гэхээр одоо судалж явж байгаад судалгааны дундаа шинэ одоо нээлт хийх ч юм уу те одоо хүмүүсийн мдээгүй байгаа одоо тэр шинэ одоо 118 элементээс ингээд энэ элемент дээр нэмээд элемент нэмэх ч юм уу тиймэрхүү зорилгыг яг өөрчилдөг гэсэн. Тэгэд үздэг хичээлүүд нь гэхээр нано хим, физикийн нэгдмэл хичээл 1 2 3 гээд тэгээд квантын хим 1 2 3 туршил гэл гэрлийн хим, органик материал, органик хим, органик нэгдэл, органик бус хим, биохим, уураг, орчин тойрны хим, органик материал гэх мэтчил ингээд дарны цахилгаан үүсгэх ч юм уу тийм ингээд бүх химийг бүр тултлан үздэг мэргэжил байгаа. За тэгээд ямар нэгэн биетийн өөрчлөлтөөр дамжуулан өөр нэгэн төлөв өөрчлөлтийг судалдаг салбар. Бүх организмын бүтэц химийн нэгдлийг судалж шинэ зүйл бүтээх нэх нь гол зорилго нь болдог мэргэжил юм шүү. Тэгээд химийн мэргэжлийн бас одоо ажиллах газрууд нь ч гэсэн маш олон байдаг. Химтэй холбоотой бүхэл үйлдэлд ажиллаж болдог. Тэгээд ямар ч байгууллага өөрсдийнхөө гарч байгаа бүтээгдэхүүнийг дахин сайжруулахын тулд ингээд судалгааны байгууллага байдаг. Тэгээд тэр газар нь ажиллах маш том боломж бол химч хүмүүстэй байгаа шүү. За тэгээд дараагийнх нь болохоор механик инженер байгаа. Тэгээд механик инженер болохоор механик инженер гэж сонсогдож байгаа шиг л механик тал дээр бүх тоног хөрөмжийн тал дээр армгаа ажилладаг мэргэжил. За тэгээд механик инженерийн хичээл болохоор математик, физик, компьютер гурав маш чухал юм байлээ. Тэгээд ерөнхийдөө дандаа үйлдвэрийн тал дээр бүх одоо нөгөө нэг үйлдвэрүүдийн тэр машин механизмуудыг хариуцдаг. Тэгээ одоо жишээл ямар нэгэн зүйл үйлдвэрлэлээ. За эхлээд эхний хэсэг нь тэгээ энэ том танканд ороод дараагийн хэсэг нь ингээд эндээс тэдэн грамаар авагдаад доош уруулаад тэндээс ахаад дээш өргөгдөөд тийм хэлбэртэй гараад тэр хэлбэртэй гараад ингэж хөлдөө өгөөд гэх юм. Тэр бүх процессуудын тэр тоног хөрөмжүүдийг нь одоо үйлдвэрлэдэг, шинжилдэг, сайжруулдаг тийм мэргэжил байгаа. Тэгээ юу хийдэг вэ гэсэн чинь одоо тэр машин дээр гарсан асуудлыг ямар нэгэн машин эвдэрлээ тэр асуудлыг нь шийдвэрлэх чадвар тавьж. За тэгээд болохоор дизайн, редизайн гэж байгаа. Тэнгүүдээ одоо шинээр ямар нэгэн машин механизм үйлдвэрлэх юм те. Эсвэл байгааг нь улам сайжруулах. Тийм байгаа. Тэгээд одоо нөгөө гарсан үр дүн дээр анализ хийгээд тэрийг одоо ойлгоод бусдад ингээд танилцуулах, тэрийг улам сайжруулах тийм л зүйл хийдэг мэргэжил байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг химийн инженери мэргэжлээс сурдаг учраас нөгөө хоёр мэргэжлийн талаар зөвхөн интернетээс судлаад хүмүүсээс сонсноо ярьж чадж байгаа. Тэгээд химийн инженери мэргэжлийн талаар бол мэдээж надаас асуух зүйл авах юм бол комент сэтгүүлтэйч болно. Бас нэг зүйл хэлэх мартсан байна. Химийн инженер гэдэг мэргэжил маань химийн инженер гэж хим гэдэг үг орсон учраас хүмүүс яг хим чухал гэж үздэг, боддог. Гэхдээ химийн инженер мэргэжлийн гол зүйл нь болохоор математик, физик хоёр гэдгийг
та бүхэндээс хэлмээрээ тэгээд математик, физик хоёроо маш сайн хийж чаддаг байхад хим мэдэхгүйсэн ч гэсэн энэ мэргэжлэр маш сайн суралцах боломжтой. Химийн одоо хичээл орсон болохоос хим мэдэхгүй байлаа гэдэг энэ мэргэжлийг сурч чадахгүй гэсэн үг биш шүү. За тэгэд мэдээж химийн мэргэжил бол хим, биологи суурь болсон. Механик инженерийн мэргэжил бол математик, физик хоёр. Тэгээд бас нэмээд компьютер маш чухал юм байлээ. Тэгээд механик инженерийн чиглэлээр болохоор одоо математикаа маш сайн хийдэг байхад ерөнхийдөө насан туршдаа толгойвдохгүй шүү гэдэг тэгдэм байлээ. Тэгээд ямар тач өнөөдрийн мэдлэг та нарт таалагдсан гэж найдаж байна. Мэдээж өөр мэргэжлийн талаар бас судлуулад өөр мэргэжлийн харьцуултыг бас хийхийг хүсэх юм бол та бүхэн коммент хэсэгт бичиж үлдээж болно шүү. За тэгээд өнөөдрийн мэдлэгт хамт байсан баярлалаа. Баярлалаа.